За баярлалаа өдрийн мэнд. Хөтөлбөртэй холбоотой нэг 2-3 асуудал байна. Тэгээд энэ бодлоготой холбоотой бас нэг асуудал байгаа. Бодлоготой холбоотойг төрүүлээд асуухад носон бордооны үйлдвэр эцсийн бүтээгдэхүүн малын гаралтай түүхий дээр эцсийн бүтээгдэхүүн барьж байгуулна гэд ардын намын мөрөг хөтөлбөрчөөс манай намын мөрөг хөтөлбөртөж байгаа. Энэ одоо хөтөлбөр дээр бас тухайлсан нэрээр байхгүй алга болцсон. Хөдөө аж ахуйн сайдын одоо танилцуулж байгаагаар цагаан халт хөтөлбөрт оруулсан гэдэг цагаан халт хөтөлбөрийг харахаар яг бас тухайлж одоо бичсэн зүйл байхгүй лээ. Тэгээ энэ носон бордооны үйлдвэрч өөрөө малчид руугаа чиглэсэн бодлого л гэж би бол хараад байгаа. Монголыг эзэнтэй байлгах, малтай байлгах гэдэг чинь орон нутаг одоо энэ монголч өөрөө хот улс биш шүү дээ. Бүхэл бүтэн улс 1.5 сая км квадрат газар нутагтай ийм орон. Тэгжил одоо энэ малчид руугаа чиглэсэн нэг ч бодлого, нэг ч үйлдвэр одоо ноосонд нь чиглэсэн ядахтаа бид нэр одоо нэг үйлдвэр барьж чадахгүй гэдэг ийм асуудал яриа сууж байгаа. Тэгээ яг нөгөө нэг энэ хөтөлбөрүүдийг задлаад харахаар жишээлхэд энэ дархны замтай холбоотой асуудал байна. Ажлын гүйцэтгэл 94%-тай, зээлийн ашиглалт нь 54%-тай, одоо тэгээ тодтоглоор дахиад 131 тэрбумыг аавна гэж. Энэ зээлийн ашиглалтаа сайжруулаад зам нь баригдаад тэтгэдэг дууссан юм чинь зээлийн ашиглалтаа сайжруулаад төсвийн тодтогл хийхгүйгээр явчих болдгүй юм болов. За тэгээд дахиад энэ 10 аймгийн дулааны станцын асуудал байгаа. Үр анга, Баян онгор, Үр анга дээр одоо хосоо шөнг бит хоёрыг газар дээр нь ажилласан хинч байхгүй. Тэгээд энэ дээр одоо яг нөгөө 38.8 тэрбумыг тодтоглоор тусгацсан нийт төсөв төртгөн 148.7 сая, гүйцэтгэл нь 45%, одоо зээлийн ашиглалт нь бас 40%. Дахиад тодтогл энэ 38 сайн явж байгааг нэгсэн. Тэгээ сайн явж байгаа мэдээллүүдээ бас сангийн ам өгье гэсэн өгөөг байгаа. За тэгээд энэ нөгөө аудитын дүгнэлтэн дээр бас тодорхойгүй төсөл арга хэмжээний вакцины задаргааг тодорхой болгох шаардлагатай гэсэн байгаа. Эдгээр нь хизээ тодорхой болж орж ирэх юм бол. За тэгээд энэ нөгөө тодтогсон орлоготой холбоотойгоор энэ нүүрсний одоо орлогын гүйцэтгэл бол бараг 60% явж гин гэж ойлгосон. Гэтэл одоо бид энэ үндэсний баялагын санд хуримтлуулах ёстой мөнгө чинь бас өөрөө багасч орж ирээд байгааг бас ойлгохгүй байгаа. Энэ дээр бас нэг тайлбар өгөөч гэж хэлэх гэсэн. Тэгээд энэ их хурлын даргад бас хандаж хэлэхэд одоо энэ аудитын зөвлөмж дүгнэлт гараад байгаа. Энэ дүгнэлтэн дээр жишээлхэд бүрэлдэхүүнд нь үндэсний аудитын газрын дарга өөрөө байхгүй. Яг ингээд орлогч аудит эсвэл дэд дарга нар аудит дүгнэлт хийгээд өөрөө тоо боддгоо нь мэдэхгүй эн чинь бид нэр төсвийн улсын асуудал яриад байгаа байхгүй. Тэгээ үнэхээр одоо энэ аудитын дарга өөрөө ажиллаа хийдэг юм бол чаддаг, болохгүй бол бүр ардчилсан намд өгч бид нэр хүн томлоод яг одоо энэ төсөв дээр хяналт шалгалт хийгээд явъя гэдэг ийм бас нэг санал гаргаж байгаа. За бас баярлалаа. За аудитын байгууллага бол улсын их хурлын нэрийн өмнөөс шийдвэрийн хяналт хэрэгжилтэнд анхаарал тавьж ажилладаг. Тэр нам энд бол хамаагүй гэдгийг сайн ойлгох ёстой. Төрийн байгууллага. За хариулъя. Сангийн сайд болдын жавхлаа. За зөвхөн төрөшний асуултанд хариулъя. За тэр ногоон бордоо болон одоо цагаан алттай холбоотой ялангуяа хөнгөөж аж үйлдвэрийн энэ төслүүдийг бүгдээрээ 25 оны төсөв ярих үед илүү дэлгэрэнгүй ярих болов уу гэж найдаж байна. За бидний хувьд бас судлах ёстой. За хүнсүүд хөнгөн үйлдвэрийн яам маань өөрөө энэ дээр ямар бодлоготой байх нь улсын газар дээр хараахан бас ингэ нэривчилж яригдаг байгаа асуудал шүү. За дархны зээлийн ашиглалт ер нь бол төр энэ нэг хэдэн аж ахуйн нэгжүүдийг зовоогоод байгаа л гэсэн үг. Мөнгө чи өгнө гэдэг яг төсөөхө боломжийн хэмжээгээр төс дээр тавиал өгдөг гүйцэтгэлүүд нь гасцсан сагуужилт нь хоцроод байгаа л ийм зүйл. Энэ удаагийн төсвийн тодтолоор оролцож байгаа одоо гол том нөгөө хөөрөлдөд байгаа асуудал чи одоо энэ шүү дээ. Нэгэнт зээлийг нь авнаа гэдээ их хурл дээр шийдчихсэн. Засгийн газар та нар аваа, энийг хэрэглээ гэд. Тэгээд тэрнийхэн дагуу хэрэглээд эхэлсэн. Тэгээд гүйцэтгэл нь айгүй сайн гарцсан. За одоо энэ гүйцэтгэлийн сайн гарцсан ч одоо хэдүүлээ зээл ашиглалтыг засгийн газар энийг нэмээд санхүүжилтийг өгөө гэж байгаа л асуудал юм байна. Үндсэндээ ажлууд нь бол ер нь дуусч байгаа. Гүйцэтгэлүүд маш өндөр гарцсан. Тэгээд үлдсэн зээлийн санхүүжилтээ авж байгаа л ийм асуудал. Энэ чинь 5 хэсэг дээр 5 аж ахуйн бараг 6 аж ахуйн нэгжид гэж хуваагдаж очихоор ийм санхүүжилт байгаа. За 10 аймаг дээр манайхан яагараа тэр аль аймаг сайн явж байгаа лээ. Тэгээ таны хэлсэн дурдсан аймаг бол муу явж байгаа аймаг шүү. Тэгээ энэ дэр бараг гүйцэтгэл гарахгүй бах. Ер нь зарим орон нутгаас өөрсдөөс нь шалтгаалж байгаа их зүйлүүд байгаа. Тэр дэд үтсүүд нь өмнө нь одоо чинь хөвчлөгдсөн. Тэгээ шугамаа өгөхгүй байгаа. Тэрийг нь шинжлэх гээд ингээд хамаг ажилтан зогсцсон. Бүр 5 жил болоход ажлаа эхлүүлж чадаагүй аймаг байгаа шүү дээ.
За тэр вакцины задаргааг хэлээтгэхээрээ. За үндэсний баялагын сан буураагүй 20% бүр нэмэгдэж орж ирж байгаа. За манайхан тэр том мэдээлэлүүд өгч байна. За ажлын хэсгийн 5 дугаар микрофон. Гишүүний асуултанд хариулъя. Сангийн амны хөгжлийн санхүүжилт хөрөнгө оруулалтын газрын дарга Дэлгэр Жаргал 10 аймгийн дулааны станцын төсөл маань Солонгосын Экзим банкаар 2020 онд эхэлсэн. Нийтдээ 10 аймагт хэрэгжиж байгаа. За одоогоор гэрээ баавуулаагүй нэг аймаг Аранга аймаг байгаа. За төсвийн тодтгол дээр зээлийн байгуулсан гэрээнийхээ ашиглалтыг нэмэгдүүлэх 38.8 тэрбум. Энэ маань явж байгаа төслүүд байгаа Хинтий, Сүхбаатар, Говьсөнбөр аймагуудын хувьд бол гүйцэтгэл сайн явж байгаа. Тийм учраас яг ирсэн гүйцэтгэл дээр үндэслээд бид нэр ашиглалтыг нэмэгдүүлэхээр тусгасан. Үүрэн аймагын хувьд бол 46% та явж байна. За Хүнсүтэй аж ахуйн үйлдвэрийн сайд Жаданбагийн энх 2 сайд нэмж хариулъя. За энэ улсын хурлын 63 дугаар тогтоол гараад цагаан алт үндэсний хөтөлбөрийг баталсан. За энэ хөтөлбөрийн гол зорилго бол малын гаралтай түүхийд инновац шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх, экспортлох бодлогыг дэмжихээр заасан байгаа. Энэ хүрээнд бүхий л одоо арьсшир, ноос, ноолуур энэ хөдөөшин гаралтай түүхийдийн боловсруулах үйлдвэрүүдийн асуудал орно. Тэгэхээр тухайлан одоо нэг түүхийдийг барьж аваад томьёолоогүй нийтэд нь цагаан алт үндэсний хөдөлгөөн батлагдсан тул энэ хүрээнд асуудлыг шийднэ. Гэхдээ яаж шийдэх үү гэдэг дээр энэ төсвийн тодтгол дээр 23.5 тэрбум төгрөгийн хүүгийн татаас суусан байгаа. Тэгэхээр энэ салбарын үйл ажиллагаа болж байгаа аж ахуйн нэгжүүд төсвөлбөрөө бэлдээд арилжаалын банкудаа хандна. Төрийн оролцоо зөвхөн хөнгөлөлтөө зээлийн шугамар дэмжих бөгөөд тэр хүүгийн зөрүүг төсөвд суулгаж өгж байгаа.